бид нар нөө татан буулгацсан гэхээр нь бухимдж байгаа байхгүй. Гэхдээ хэрэгтэй бол хөгжлийн банкнаас мөнгө гарч байгаа шин. Хөгжлийн банкны үндсэн чиг үүрэг бол импортыг оруулсан, экспортыг дэмжих юм байгаа үстэй юм. Гол зорилго нь энэ үнэтэл зээл гарах ёстой шин. Энэ зээлийг гарах одоо тухайн тогтоолууд нь гарсан байж. Эргүүлээд төлөх одоо энэ хөгжлийн банкнаас энэ аж үйлдвэрийн салбарт гарсан мөнгийг эргээд төлөх нь сангийн сайдын үүрэг, сангийн сайдын төсөв суулгаж явах ёстой гэд тогтоолууд нь гарсан байж байгаа шүү дээ. Тэгээ явж байгаа ажлыг улс төржүүлж аваач гэж хүчний байгууллагт үүрэг өгөж аваач зогсоо. Энэ хэний одоо үүрэг даалгавар. Яагаад Монгол улс өнөөдөр аж үйлдвэрчж болдоггүй? Яагаад хүчний байгууллага нь улс төрийн зорилгоор ийм ажлуудыг удаадараа хийгээд байд? Ерөнхийлөгч байсан хүний хувьд би энэ тал дээр бол ярих хэрэгтэй гэж бодож байгаа. Юм үйлдвэрлэх гэхээр л аваачаал нухчин дарчдаг. Аваачаал бөөнөр нь аваачаал хорчдог. Энэ тал дээр нь анхаарч өгөөч инквайра. Би дахиад хэлье. Хэрвээ энэ хорооныхон сонсъё гэж яваад энэ хийгдсэн ажлуудыг баа бээгүүгээр яг мэргэжлийн хүмүүсээр нь яриулмаар байна. Ингэхгүй нөгөө сургаар яриад бие биенээ яллаад ямаргүй байна. Өөрөө их тийм сургаар одоо хүний хэлснээр ч юм ингэж ярьдаг хүн шиг байлаа. Яг залуу хүн алдаа гаргаж л байгаа л байх л да. Эхлээд нягтлаад ядч надтай уулзаад юу болоод байгаа бай тулгах энд нэг ийм яриад байна. Ингээд байгаа шүү, хороо их хурлаар байгуулагдсан шүү. Энэ асуудлыг нээлттэй ярмаар байна. Энэ бид хоёрын асуудал биш, энэ хурлын асуудал биш. Энэ Монгол улсын ирээдүйн өнөөдрийн бухимдлын асуудал. Энэ ядуурл ажилгүйдлүүдийн асуудлын гол цөмч нь энэ шүү дээ. Бид нар жижиг дунд үйлдвэргэж хичнээн жил ярьлаа. Ажлын байрыг ажилгүйдлэг маасаар нь ерөөсөө бий болгож чадахгүй шүү дээ. Том аж үйлдвэрүүд босч иж жижиг дунд үйлдвэрүүд явдаг юм байна. Тэгээ уулзаад ярил та уулзаж ярилцсны дараа хэдхэн монголчууд ойлголцоод ингээд дараа дараагийнх юм руу явж болдгоо юм.